Цагдаагийн сүлж чуулгаас санаачлан эхлүүлсэн ээлжид үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх өдрөлгийг Өмнөговь аймгийн Далан задгад Цогццын сумдад үргэлжлүүллээ. Энэ үеэр говийн бүсийн цагдаагийн газар хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч болон хэсгийн төлөөлөгч нарыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдаж, сургалтын нээлт хаалтын ажиллагаанд чуулгын уран бүтээлчд урлагийн хэсэгчсэн тоглолтоор үйлчиллээ. Өдөрлөгийн хүрээнд аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн зориулсан угтах ажиллагааг зохион байгуулж, албаагчдад стрессгүй өдөр мини лекц уншин, албаагчдын урам зориг нэмэгдүүлэх талархлын гинж дасгалыг гүйцэтгүүлв. Найзтай бид нэг өдөр яг мөрдөг болчих болсон. Найзтай хамгийн сайн зөвөрөө Түүнчлэн цагдаагийн албаны тухай хууль бусад шинжилэн баталсан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор хуулиа хэн сайн мэдэх вэ асуулт хариултын тэмцээнийг зохион явуулж, урлагийн гавьяц зүтгэлтэн цэцэрлэгийн хөгжим, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан түлхүүрийн шүлэг, цагдаагийн ээж дууг заалаа. Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар зохион байгуулагдсан хөршийн холбооны нэгдсэн сургалтын үеэр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг иргэн оюун тунгалагт тусгайлан талархал илэрхийлж сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нь амжилт хүссэн юм а. Олон иргэдийг бас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаа дэмжих энэ үйлсэд татан оролцуулаарай. Үлгэр жишээ иргэн байгаарай гэж танаас хүсэн өрөөё. Оюутнуудад зориулсан хүсэж байна. Тэгээд хүүхдүүд хин бичсэн тодорхой нэрийг бичээгүй. Аймгийн 12 жилийн 1-р дунд сургууль Политехникийн коллежийн нийт 605 сурагч оюутнуудыг хамруулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр чуулгын олон нийтэд харилцах мэргэжилтнүүд эрэг хандлага, эрэг сэтгэлгээ, аюулгүй замын хөдөлгөөн сэдвт 3 удаагийн сургалтыг явуулж, сургалтын үеэр хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Ганч Хэмгийн охин 12 жилийн 1-р сургуулийн 12-ын В ангийн авьяаслаг сурагч мөнх заяа зориулан амжилт хүссэн ажиллагааг зохион байгуулж, дунд зориулан урлагийн хэсэгчсэн тоглолтыг төлөвлөсөнд хүүхэд бүхэн баяртай бас бахархалтай байлаа. Цагдаагийн байгууллагатай нэгт холбоотой үр дүнтэй хамтран ажиллаж, хамт олноо зохион байгуулалтад оруулан, сайн дурын эргүүлд идэх санаачлагтай оролцож, үр дүнтэй хамтран ажиллаж байгаа Гүний ус хувьцаат компани хамт олон болон гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн зол жаргал зориулан ажлын байранд нь талархал ажиллагааг зохион байгууллаа. Ажил мэргэжлийн аврах шилдэг тэргүүний албаагчдыг алдаршуулан сурталчлах ажлын хүрээнд Сэврээ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Батулгын гэргээ, 7-р сургуулийн нийгмийн ажилтнанд Сэнт Сүрэн, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Баянбаатарын гэргээ, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувлагч Төмөн Дэлгэр нарт зориулсан талархал ажиллагааг аймгийн нэгдсэн эмнэлгийн байранд зохион байгууллаа. Эхнэрийг нь ясаар мартдаггүй, би мохошгүй танарыг нь цэжилсэн Монгол цагдаагийн гэргээдээ гэсэн юм. Монгол цагдаагийн За гэрэг байхын хувьд бол бахархмаар зүйл олон байдаг. За аливаа ямиг ер нь хэцүү гэж харах юм бол хэцүү л байдаг. Тэгээд хэцүү үеуд байна л да. Суманд дуудлаганд явах хамгийн хэцүү үе бол нэг ганцаараа үлдэх тэр зүйлүүд байдаг. Тэгээд ер нь тэгээд ажиллаа хийгээд амжилт гаргаа явж байгааг нь харахад бахархах сэтгэл төрдөг. Тэр нь сайхан байдаг да. За өнөөдөр бол нөгөө гинтийн болохоор амар бас давхар бийтэй болгож байгаа сэтгэл догдлаад яг ойлгох гэж байлаа. Тэгээ сайхан арга хэмжээ. Тэгээ бас ингээ арга гэрт нь хандаж бас юм үйл ажиллагаа зохион байгуулахлаар ерөнхийдөө бид нар аяга урам авдээ. Би энийг ойлгодог те ийм гэр бүл байгаа тийм учраас
ажилдаа хичээгээд тэгээд одоо 2 дахь хүүхдээ үлгэдэж авах гэж байна. За тэгээд санаа зовлтгүй ажилласаа ягээрэй гэж хэлье. Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Ийм үйл ажиллагаа болно гэж огт бодоод би бас өөрөө цаг наргүй бас их ажилтай хүн байдаг. Нөхрийнхөө ажлыг бас их ойлгож ойлгохыг хичээж тэгээд би тэр бас бие биенийхээ ажлыг их ойлгож ажилладаг учраас өдөө хүртэл бас амжилттай ажиллаж байхаа гэж бодож байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэвэн явуулахад гүн тусалцаа үзүүлсэн Хэлийн цэргийн техник 131-р анги, зэвсэгт хүчний 167-р ангийн хамт олон цагдаагийн газрын аль багч, ажилтнууд тэдний гэр бүл, аймгийн шүүх прокурорын хамт олон аймгийн иргэдэд зориулан талархснаа илэрхийлж, үргэлж тантай хамтдаа урлагийн бүрэн хэмжээний 4 удаагийн тоглолтыг өргөн барьжээ. Тоглолтын үеэр Өмнө Говь аймаг дахь цагдаагийн газрын шилдэг тэргүүний аль багч, цагдаагийн байгууллагад үе дамжин ажиллаж байгаа цагдаагийн дэд хурандаа гэрэл тодын гэр бүл, замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн Ахмад Түмэн жаргал нарыг алдаршуулжээ. Цогццын сумдах Монгол Улсын Баатар Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль, Мөрөөдөл цогцлбор сургуулийн баг, дунд ахлах ангийн нийт 1758 сурагчид аюулгүй замын хөдөлгөөн, эерэг сэтгэлгээ, эерэг хандлах сэдвт сургалтанд хамрагдав. Сургалтын үеэр Мөрөөдөл цогцлборын 12-ын Б ангийн сурагч Баасан жаргал, 3-ын Б ангийн сурагч Наран Туяа, 1-ийн Б ангийн сурагч Гамбат нарыг алдаршуулан сурлага спортын өндөр амжилтыг хүсч урлагийн хэсэгчсэн тоглолтоор бэлэг барьсан нь улам илүү амжилттай суралцах тэмүүллийг бадрааж сургууль анги хамт олонныхоо бахархлыг төрүүлж байсан юм а. Цогццын сумдах цагдаагийн хилцийн гэрээ цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Отгон Баяр болон Ахмад ажилтан бэлтгэл хурандаа Александр нарын гэрт очиж хүндэтгэл үзүүлэн хэсэгчсэн тоглолтыг сонирхуулж хууч яриа дийлгэн чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм а. Цогццын суманд үйл ажиллагаа явуулж байгаа 5 толгой хувьцаат компани удирдлага ажилтнуудад болон сумын иргэд хүүхэд залуучуудад зориулан нийт 3 удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулсан юм а. Сумын иргэдэд зориулсан үргэлж тантай хамтдаа урлагийн тоглолтын үеэр Монгол Улсын Баатар Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн шилдэг ажилтан Инх саран алдаршуулан ажлын амжилт хүсэн юм. Ерөнхий боловсролын сургуулийн тэргүүний багш байна. Цогццын сумаас 70 задгад орох замд паз автобусанд гарсан эвдрэл гэмтлийг засварлаж, аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхэд хичээл зүтгэл гарган тусалж, засварын ажилд гар бие оролцсон цагдаагийн ерөнхий газрын автобазын цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Мөнхтөр, Инх Баатар, Баян жаргал, Өмнө Говь аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн Ахмад Өнөр жаргал, замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Төмөрч өдөр, Манлай сумын цагдаагийн ахлагч Мөнх Мандах, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн автотехникийн албаны дарга Ахмад Ган Эрдэнэ, жолооч дэд ахлагч Ган Зориг, Дорж Палан болон Бат Очир, Хэлийн цэргийн техник 131-р ангийн жолооч ахлагч Амар сайхан, Дэмчиг, Засварчин Мөнхбаатар нарт гүн талархал илэрхийлээ. Өмнө Говь аймгийн 70 задгад болон Цогццын суманд 2017 оны 12 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд ажиллах үеэр үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад гүн дэмжлэг үзүүлж, бүхэл болцоогоор хангасан аймгийн цагдаагийн газар, Хэлийн цэргийн техник 131 болон зэвсэгт хүчний 167 дугаар анги, Цогццын сумын удирдлага, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ажлын алба, цагдаагийн хэлтэс, 5 толгой хувьцаат компани, Мера хувьцаат компани удирдлага хамт олонд сүлд чуулгын бие бүрэлдэхүүн нэн их талархаж байгаагаа гүн хүндэтгэлтэйгээр илэрхийлж байна. Та бүхэндээ ажлын их амжилт, эрүүл энхийг хүсэн өрөөе. Цагдаагийн сүлд чуулга үргэлж тантай хамтдаа.